Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн дарга Юмжагийн цэдэн бал тэргүүтээ манай засгийн газрын төлөөлөгчд бүгд наримдах Хятад Ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жонлан урилгаар бүгд наримдах Хятад Ард улсад 1962 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүрэлцсэн очлоо. Их хуршинхэн хүндэт зочноо баяр баясгалантай элэгсэг дотноор угтацгааж байна. Бүгд наримдах Монгол Ард улс, бүгд наримдах Хятад Ард улсын хэдийн шугамыг додотгон тогтоох хэлэлцээр нь манай хоёр улсын засгийн газрын эрх ашигыг харилцсан хүндэтгэх байдал наримтлын үзэл санааны үүднээс бүрэн хэлэлцэн тохиолцож элэгсэг дотно байдалд болж өнгөрлөө. Нэгдсэн 2 дугаар төв эмнэлгийн физик эмчилгээний их эмч Дэндүг эрүүлийг хамгаалах ажилд 18 жил гаруй идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа манай Ахмад эмч нарын нэг юм аа. Дэндүг бомб тавих, төөнөх, зүү тавих зэрэг эмчилгээг хийж чаддаг болсноос гадна нүүрний сав өвчний талаар судалгаа хийж олонний эрүүл мэндэд ашиг тустай зүйлийг бүтээхээр шамдан ажиллаж байна. Бүгд наримдах Хятад Ард улсаас урагдж ирсэн зөөний мэрэгжилтэн их эмч Дин Хуаян зөөний эмчилгээг манай их эмч нарт курсээр заан сургаж байна. Дэндүг ч мөн энэ курст суралцж 4 дугаар сард төгсөх юм аа. Болгон аймгийн Орхон сумын Чавилсанч нэгдлийн нарийн ноос хоньны фермийн хончин Зэдин Сотнон бол 1956 оноос эхлэн 6 жил дараалан эм хонь хариуцсан маллжээ. Энэ хугацаанд 500-аас 700 гаруй эм хонь маллаж, төлөвөрийн инх тунх өсгөж ирлээ. Нямба 961 онд 725 эм хоньноос 725 гурав. Мөн 1962 онд 675 эм хонь хариуцсан авч, одоо төлөв хүлээн авах бэлтгэлийг сайн хангаж, тавтай сайхан өвлжиж байна. Бэлтгэлийн эрдэнэсэн хийсэн учраас одоо гарсан төлөв нь бүрэн мэнд эрүүл чирэг торниж байна. Онон балжийн ус бэлчээр тохирсон уудам сайхан нутагтай Хэнтэй аймгийн Бэндэр суманд бүтээлч нэгдэл байдаг. Бүтээлч нэгдлийн алдарт саачин Цэвэлмагийн нэрэмжит социалист хөтөлмөрийн бригад, мөн гөрөг базар ахлагчтай социалист хөтөлмөрийн төлөө бригад Ононгийн хөвөнд өргөн далан гэдэг газар төвлөрөн суурьжээ. Энэ бригадын тусвар 40 малын багтаамжтай тохилог сайхан хашаа сарвч 20-ыг шинээр барьлаа. 800 гаруй өхөртэй 800 гаруй тоног бэлтгэсний дээр хэвэг авьяас зэрэг шимт тэжээлийн зүйлсийг даршлан авчээ. Цэвэлмагийн нэрэмжит бригадын өнгөрөх онд 126 мянган литр сүү сааж төлөвлөгөөгөө дагуулan биелүүллээ.
Алдарцаачин цэвэл магийн их Цэрмаагүй охиныхоо хариуцсан байсан үнэнүүдийг хүлээн авч охиныхоо биелүүлэхээр амлаж байсан норм төлөвлөгөөг биелүүлэхийн тулд 1962 онд үнэвэрээс 1000-аас 1200 литр суусааж сайхан амжилт гаргалаа. Ардын засаг мандахын өмнө алс тэртээд байгаа ах トゥ Амраг Содонтойгоо харилцан ярилцсан яг ихэд амаргүй хэцүү байлаа. Улс их орон маань өдрөөс өдөрт цэцгэлэн мандаж хүн ардын хэрэгцээ зүйл хүссэн ёс орн санаачлан биелэгдэж байдаг болсон одоо үед манай харилцаа холбоо төргөн хөгжиж шинэ техник хэрэгслээр өвч тоногдогдлоо. Манай харилцаа холбоонд 25 жил идэвх зүтгэлтэй ажилласан Даваацрын, Дашцэвэг, Ламсран, Лувсан даваг зэрэг шилдэг сайжуул олон бий. Улаанбаатар хотноо олон мянган номертой автомат телефон станц ашиглалтанд орсон байна. Харилцаа холбооныхны дотор социалист хөдөлмөрийн төлөө бригадын хөдөлгөөн өрнөж, Лувсан ахлагчтай бригад шинэ номтойгоо ажлын их амжилтаар золголоо. Тэмүүлэн дүүлэх хөлгөөрөө торойтол уралддаг шиг дугуйтай тишүүрээр уран гулгалтын сургууль хийж байгаа энэ хөөрхөн охид хөвгүүд хэдхэн жилийн дараа уран гулгалтаараа гайхуулан үзэгч олноо багтуулан баярлуулах визээ. Шавийн эрдэм багшаасаа гихчээр энэ хүүхдүүдийн багш Соломонч авьяасдаг хүүхэн юм да. Тун эвлэгхэн альтайхан гулгаж байна шүү. Шавь нар нь багшаасаа уламж сайхан уран чадварлаг гулгадаг болох визээ. Энэ уран гулгалт нь манай данх 1962 оны 10 дугаар сараас эхлэн сургуулилж байгаа юм. Одоо энэ бүлэг минь 7-оос 11 насны 32 хүүхэд хичээлэн сургуулилж байна. Хатан дэлхий цасан дээлээ өмсөж хашийн оддоо орой дээрээ гялалзуулж он гарч нэг нас нэмлээ. Одоо бид шинэ номтой золголоо. Энэ бол манай их орны иргэн бүр үтээн байгуулах хөдөлмөртөө гялалдсан амжилт болж эрдэм мэдлэгээр оюун санаагаа баяжуулсан өлзийтэй хөмөр хуучин оноо үдэж байгаа нэ. Өнгөрсөн 1962 онд хүн бүхний бүтээсэн гайхамшигыг дурдан өгүүлэх гэвэл нэлээд олон цаг хэрэгтэй болно. Өндөр бүтээлийн дараа инээж баясах сайхан байдаг. Бүжгэлцгээ тоглолцгоо. Манай оронд болсон онцлог үйл явдлуудаас товчхон дурдъя. Манай социалист хөдөө аж ахуйд нэлээд ахиц гарлаа. Өнгөрөх онд 1961 оныхоос хагас сая гаруй төлөв илүү байжулж ихэнх аймагуд малаа өсгөлөө. Тариалангийн талбай өнгөрсөн оныхоос 14.18% нэмэгдэн нийт 20 сая куб тариа хурааж авлаа. Аж үйлдвэрийн газруудын 1962 онд үйлдвэрлэн гаргасан нийт бүтээгдэхүүн нь өлд оныхоос 13.1% нэмэгдсэн байна. Энэ багтан сайхан амжилт бол Монгол ардын хөгжлөлт намын мэрэгэн жолоодлого. Манай орны ажилчин, нэгдэлчин, сэхэтэн, бүх хөдөлмөрчдийн ширгуу хөдөлмөр, агуу их социалист орнуудын тусламж дэмжлэгийн ачуур юм.
Айлчлан ирж байгаа 1963 он бол 3 дугаар 5 жилийн төлөвлөгөөний 3 дахь жил юм. Алс редиунхээ зөв хүсэл сэтгэлээрээ жигүүрлэн тэмүүлж байгаа ажилч хичээнгүй арга талбан маань шинэ ондоо ихийг бүтээж эх орноо цэцгэлүүлэн хөгжүүлэх зориг хүчээр төгс байгаагийнхаа жавхлан төгс баярыг хийж байгаа нэ.